Францын номер 1 гоо сайхны бүтээгдэхүүн Евроше. Ивент итгэгч Хупа. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт B&G. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Contemporary нэг тийм жоохон зөөлөн тийм чийл талтай байг гэж санал нэгдсэний дагуу ер нь бол тиймэрхүү байхаар болсон. Тэгээд хамгийн гол нь яаж энэ цаг хугацааг илэрхийлэх вэ? Яаж өөрөөр тэг яг ингээд зүгээр л цаг биш яаж ингэж хугацааг одоо хөдөлгөөнөөр биеэр илэрхийлж болох вэ гэдгийг ер нь бол хамгийн гол зүйл болгосон гэх юм уу? За одоо ер нь бол хэдүүлээ бол ингээ хайрцаг те ингээ хөдөлгөөний үгүй одоо ингээд байна. Хэдүүлээ бол одоо зүгээр юм хайрцаг одоо хөдөлгөөний яриад авахгүй юу? Хэд философик биш ирнэ яг юм жижигхэн зохиолтой байж энэ бүжиг чи өөрөө. Тэр ямар зохиол? Ярьсан шууд одоо яг хөдөлгөөний хийгээд байхгүй юу? Гэдэг нэг яаж байгаа. Хэдүүлээ ингэж хэлвэл яг одоо ингээд чи ингээд хийж байж байгаа. одоо ингэж яг дөрөв тал нь ингээд яг юу руугаа ай ихэр ингээд Ер нь л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа бас тэр хэрээрээ яг ингээд аюу сайн бусдыгаа сонсгож хичээж байгаа хин ямар санаа хэлж гин тэгэхгүй ингээд яг ингээд амар би наадах чи ингээл да би тэгэл да гэдээвэл энэ яг нэг групп болж чадахгүй яг тэгэхээр бид нэр ингээд богинохон хугацаанд нэг шинэ бүтээл гаргаж байгаа учраас аль болох хамтаараа ингээд уусаад групп болох тусам бид нэр ингээд бүтээл яг хурдан ингээд цааш явах хэрэгтэй тий. хайд бол нэг ингэсгээд ингээд бүгэн кананд болоод битээр нэг авширна гэсэн. тий яваарай. Өргөр. Гэхдээ давхар баруун зүйлээ ингээд шатлуулах. Нэг тал руу ингээд шатлангууд гар нь дээрээс чанны эсрэг ингээд шатлуулаад тий. Гараараа юу? Чиний одоо хөлчин энд байлаа ингээд энд байгаа штэ. Тэнгүүд гар чи энд тэгээд гар нь ингээд эсрэг шатлаад хөл нь эсрэг шатлаад сүудэгтэй хөлөө гадагшаага хэрэглүүлээрээ. Тэгээд хэрч бас ядцаа байхгүй нь уу? Яавла ядцаа. Гэтэ эн чинь удаа шүү дээ. Бид нар бол яг хойно ингээ зүгээр л дээ. Яг энэ уртлын үнийг ингээ авах үү. Битдээ яг нөгөө нэг бүжгэлдэг төрөл жанр жоохон өөр. Гэтэ яг бол нэг нэгнийхээ тэгслийг хийж л байгаа юм л да. Буйнаа болохоор өөр ингээд нөгөө урд нь ингээд жоохон ингээд итгэд ийм хийж яхад нь бид нар хойно нэнийг харуулвал яах вэ? Ардаас камерлон гэж ингээд татаж авснаа бөөм гингүүд та эдэр ороолоо. Тий. Тэгвэл Зайл айлгаар л төлсөн. тэр чин 5 6 7 нэ бүүм дандаа нэг юм. Нөгөө ч болцсон уу? Ха суухгүй одоо гурлаа. бид 200. Би тэгвэл бараг олдоо юм шүү. Хим шүү. Үгүй ингээд татархад чи яг чиний хөл чинь бид нар ингээд бүр ингээд байхгүй юм шиг харагдчихсан зөө. Түнгэл ингээд дүн гэж чиний хөл ингээд мууж юм байна. Ингээд үү. Бууруу гэсэн. Өчтөр ингээд санаа ярилцаж байхдаа айгүй тийм эвтэй найртай хоорондоо ярилцаад байсан мөртлөө өнөөдөр яг ороод ирэнгүүтээ яалтчгүй нөгөө нэг төрөл жанрын ялгаа амар их гарч байна. Нөгөө нэг яг нэгнийхээ төрлийг огт хийж үзээгүй нүд нь нөгөөдхөө ойлгохгүй болоод ирэнгүүт ингээд жоохон баг зэргийн зөрчилдөөн гэх нь хаашаа юм бидээ нэг жоохон үл ойлголцол гарч байна. Ер нь бол гэхдээ тэгсэн чигсэндээ уучраа болоод ямар ч тааш нэг бүжийнхан бол маасыг арамыг бол босгоод авчлаа гэж хараад шүү дээ. Та бүр доош суугаад шүү. Ячаа болгоо чинь баруун бусдээ. Баруун зүүн шүү дээ. Зүүн юм уу? За, ийш нь буулгах гэдэг нь. 6 7 8 Ой, чи ерөөсөө өрөхгүй дах шаардлага байхгүй боёнда. биш. Хийнийг хэлээ. Би өндөр хэмбэ. Аль хэвээр. Тэгэхээр чин доороо зүг болчих чам шүү. Тий. Тэгэхээр Одоо нэг нь хараа 25 гэхэд нэг нь 45, нэг нь ингээд 100. Тэгээ 180.
Нэг өөр стайлийнхан байгаа болохоор яг өөрт таалагддаг аяа л хэлээд байгаа байхгүй юу. Миний зүгээс ч бас нэг өөрийнхөө таалагддаг аяа хэлэнгүүд яг нэг жоохон зөрчилдөн. Гэтэ бид нэг учир олчих واخа. Хөгжим сонголтын дээр ер нь бол амар хэцүү байсан. Үнэндээ бол амар хэцүү байсан. Хөгжим дээр болж алалцчих шүү дээ. Гадаад гэхээс илүү Монгол аюунуудаас одоо Монгол хамтлагуудын аюудууд ч юм уу юм сонгохыг хичээж байгаа. Өстөө нөгөө төрөл жанраас болоод одоо жишээлбэл зарим нэг нь арай контемпорари тал руугаа хөгжим тэр талын дэглэлтэй байх гад тийм хөгжим сонгох гоо тэнгүүт зарим нь болохоор арай жоох нөгөө биттэй ай сонгох гоо гэдэг тэр нь болохоор бидний дэглэлгээд төсөөлөд байгаа юм те таарахгүй гэх мэтчлэн жоох нэг тийм зөрчилтэй хүмүүсэд байгаа. Гэхдээ тэгээд Шууд хүлээ эргүүлээл. Задраа. Баярлаа. Дан. Бити төрүүлээд барьсан сая. Сая бити төрүүлээ барьчлаа. дэдэн гэдэг юм байна. Эхлээд нөгөө задартай хийвэл зүгээр юм шүү. Задар нөгөө нурдгаа хийчээд нурсныхаа дараа гинт босч ирснээр дан гэвэл зүгээр юм шүү. Тэгэхгүй ингээд яг зогсчихсан дан гэхэр жоохон уутах хэрэгтэй хаа. Үгүй нөгөө сая төсөөлж явах яаж өөрчлөлгүй гэдэг бодож алгасаад байгаа байхгүй хийхгүй юм шиг. Бид сая хаанч цоодгийг чи хийлэхгээ хүлээгээд байна. 5 ингээд ийм бүжигчд байгаа болохоор санаанд ингээд яг би бинтгээ одоо ойлголцохгүй нөгөөдгөө хүрэхгүй яг өөрийнхоороо хийх гээд байгаа жоохон тиймэрхүү юм ажиллагдлаа. Тэр нь бол нөгөө нэг театрын бүжигчд болохоор мөгчөнгөөгчтэй бол санаа айгуу сайн нийлж байгаа аргагүй дээ нөгөө олон жил хамтраад яг нэг байгуулагт нэг зэрэгцээд ажилласан учраас бас нөгөө санаа нийлэх тал дээр эсвэл нөгөө сэтгэлгээнд ч гэсэндээ ойролцоо. Сквал цаг хугацаанд ингээд нэг нэгээрээ түлхэж гаргаад нөгөө нэг нэгээрээ гараад нөгөө ядаж хоймыг харуулвал яг ачиг болоо. Эхлэл хэсгийн жоохон хасахгүй. Эхлэл хэсэг нь хит нуршуу биш үү? 5 6 эхлээ удаан алхна. Slow and slow. Cross and up. Эндээс цаашаа юу хийж болох вэ? Энэ бит хоёр ер нь бол айгүйх санаа хэлж байгаа. Яг хоорондоо яг ийм байвал ямар уу тэгээ тэрийг маань бусад октод маань дэмжиж. Харин Соко болохоор аль болох тийм нэг жоох яг ийм цаг юм шиг яг ийм гол ийм удирж байгаа хүн ч юм уу нэг тиймэрхүү маягаар яагаад гэвэл бид дөрв болохоор жоохон бүжиглж байгаа стил манай ойролцоо байгаа. Тийм болохоор хамгийн эсрэг тэ байгаа хүннээ ингээд жоохон ийм дүүйл гэж гаргаж ирэх маягтай гэх юм уу? Тиймэрхүү. Одоо Соко яг ингэж яжгаад урагшийн ангуудад нэг ханддаг ч юм уу тэнгууд яг тэр хүнээс нь эхлээд бус нь яг ингэж Яаш үү? тэгэл хөдөлгөөн хөдөлгөөнгүй тий Таг зогсчихоо. Тэнгүүд энд ингээд нэг юм дада гэд би энэ хүнтэй ингээд харьцаад ингээд бас юм хиймээр байгаа хгүй тий. Тэгээд ингээд дада гингүүтээ чи ишээ ингээ явахаар юм утгагүй юу? харин ингээ бараг тайраад За ямар ч байсан санаагаа ярилцаад энэ дээрээ тохироод тэгээд яг өөрсдийн гэсэн хийх өөрийнхөө үүрэг роолыг аваад тэгээд дээрээс нь одоо хамтарч яг юу хийж болохоор энэ өргөлтч гэдэг юм уу те яг юм хамтарсан зүйлүүдээ бас яг бараг хөдөлгөөнөд тогтоод тэгээд нэг бараг 70% та ч юм уу яг ерөнхий юм гарцсан явж байна. Одоо яг хөдөлгөөн дээр ажиллах ч юм уу өшөө яаж баяжуулж нэмж болохоор байна. Манай бүжиг дэглэлт бол ерөнхийдөө нэг контемпорари тал руу байгаа. Тэгэхээр бид нэр бүгдээрээ өөр өөрсдийнхөө ер нь онцлог шинжийг харуулад тэгээд бүгдээрээ аль болох хамт нэг зүйлүүд хийсэн тийм одоо ерөнхий бүжиг дэглэлт маань явагдаж байгаа болохоор санааны бол ер нь л ижил тэгшил хандж байгаа. Харагдаж байгаа. Ер нь бол надад яг тэрний илүү гэсэн юм болоод юм байна. Хамтран ажиллагч Италийн нүр бодолт арьс арчилгааны номер 1 байгаль дээлтэй Pupa Milano. эргүүлээ доош тавьлаа суугаад нэгнээд ороод байглаа энэ дээрээс задрах юм уу одоо эргэж задарч болохгүй байсан юм байна бүгдрээ гадагшаа гарна Гингүүд сая чинь
гэдгээ өмнө задарчж байгаа шүү дээ. Тэнгүүд наанаасаа дахиад зогсож явахдаа нэг юм хийчихээд заа. Тэгчээ наанаасаа дахиад зүүн бүрөө дагаад ингэж иргэнэ гэсэн үг. Ийш иргэж. Хоёр эргэн. Ийш иргэж. Хоёр эргэнгүүд ингэж иргэн. Тэгэхээр чи нар буруу цагч ингэж ирэхгүй шүү. Нөө эсэг нь хэлчихтэй ингээд Цаг магаа бодоод шүү. санаа бодлоо бол хилээд байгаа бид нэр бүгдээрээ санаа бодлоо хуваалцаад хилээд байгаа. Гэхдээ нөгөө бие биенийхээ санааг хүлээж аваад хэрэгжүүлэх ч юм уу бие биенийхээ санааг ингээд дэмжих тал дээр зарим тал дээр жоохон учир дутагдaltaй. Гэхдээ ерөөхдөө цаашдаа бас илүү учраа олцох байхаа л гэж боддог. Эхлээд буцнаа л гэсэн үг шүү. Тий. Эсвэл нэг тийм дарраг гэдэг юм нэг юм амьсгаа аваад ингээд урсаад авчих. Хэдүүлээ үгсэн дээр нэг юм халаадны уяам ууж байгаа гэх юм. Тийм дээ. Тэгвэл арай төсөөлөл алгаа тий яг юм. Үгсэн дээрээ сорон цаана гэж яах вэ? Тий ингэнгүүч хад гэх нааш. Яг миний стайл бол уусаж орж байгаа юм. Би бол яг цэвэр хипхоп хийхгүй, тэгээ pop дэглэлтэй гарахгүй гэж хичээж байгаа. Тэгээ аль болохоор нь уусчлаа юм л да. Тэнгүүдээ чи хипхоп хийх гэдэг нөө гэдэг байр суурь ер нь жоохон нэлээд асуудаж орж ирж байгаа. Яг чи юу бодож ингэнгүүт санаагаа хэлэхээр тэр чинь одоо хипхоп болчих гээд байна уу гэдэг чинь нэг жоохон тийм би бинээс хүлээлт нь яг нэг харж байгаа өнцгөөсөө яваад байгаа юм уу? Би яг болгоо нэг жоох ийш явчихаар би нэг жоохон ойртолж болно. Үгүй чи байх юм бол Нэгэн дараас нь тасаалаа. Дабл чи дахиад. Бомберта. Унгаа. Явлаа задраад. баруун чи хэрэглүү. Одоо иргэн. Хамгийн анхны бэлтгэл учраас нэлийн ярилцсан бэлтгэл боллоо гэж бодож байна. Тэгээд санаанууд бол нэлийн их гарч ирсэн байна. Бидэд хоорондоо ярьчаа салсан чинь дахиад уулзахдаа энд тэндээс мэдээллүүдээ үзээд юу хийвэл дээрөөгөө судалгаа хийгээд ирсэн учраас нэлийн их санаа ярилцлаа. Тэгээ гол нь нөгөө одоо л жинхэнэ олон стайл нийлсэн гэдэг шиг яг аль стайлаар илүү барьж явах уу гэдэг дээр нэлийн их Хүмүүс ингээ хитрхи их яриад байхаар ингээ дунд нь би ерөнхийдөө чимээг болчтой төрлийн хүн баггүй. Тэгээ ерөнхийдөө ингээд энийг хараад ингээд ангот нь ингээ би чимээгүй байжгаад энэ эдийг тавьширсан хандаа би санаа бодлоо хэлдэг ч юм яг тэгдэг төрлийн хүн болохоор тэгэл ойлголцол явчихна да. Арьсныхаа цангааг тайл. Чигшлээс илүүг таны арьсанд. Еврош. За та нарын бэлтгэлийн хажуугаар манай нэвтрүүлгийн зүгээс та нарын хөгжөөх маягаар бяцхан хөгжөөнд тоглоом бэлдсэн байгаа. За тоглоомны маань дүрэн болохоор тоглоом маань өөр үнэрлэхгүй гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр хараад шууд бараг ойлгож байгаа тийм. Үнэрлээд манай ерөнхий ивент тэтгэгч Еврош брендийн бүтээгдэхүүнүүдийг үнэрлээд яг ямар үнэр байна вэ гэдгийг таах байгаа. Нүдэ боо. Биднэрээ хараад байна. За Цаг явсан байгаа. энэ коконут ээ нөө. Энэ юу хаа? Цэцэг битгэлээ юм бах. Нэг тийм мэдэхгүй. Нэг юу гэдгийг нь аль мэдэхгүй. За мэдэхгүй. Нэг юу нэрч байгаа мэдэхгүй. Энийг би яг энийг юм юу шиг үнэрч чинь нэг марван гээ нэг буудаан гурил мөрөлж яг нэг овёс ч юм уу тиймэрхүү. Энэ манго юм. Зүг юм болов. Сарнаа шиг үнэртэй байна. Энэ сарнаа яж магадгүй баха. Энэ бол ялчгүй юу юм бэ? Юу, распбери юм шиг. За ингээд туслаа. Болтоо. Хоёрыг таагаагүй юм байна. Вау. Энэ овёс.
За энэ нөгөө бөөрөл зүүн гэдэг. За энэ rose. За. Зүгийн балтай юм уу? За болт авч болно. Нүрийн таасан гэсэн үг үү? Тий. За баяр хүргэе. Нүдээ ингээд анжаагаад өгнөрлөн гэдэг бол амар хэцүү. Би бол анх удаага л хийж үзлээ. Гэтэ бас 8-аас 4-ийг таасан гэхэд бас дэжгүй шүү. Гоё яасан. Тэгсэн. Баярлаа. Ер нь хэр өнөрч вэ? Ер нь бол жоохон муу. Манго. Ванила. Бөөрөл зүүнний штэ бай юм шиг байна. За, коконат юм болоо. Энэ олив болоо. Олив юм шиг. Энэ олив байна. Энэ олив. Өмнөх нь юу байсан? Өмнөх нь гэж энэ мөн үү? Энэ зүгийн батлан юм уу? Эсвэл нөгөө буудай энэ цэцэгний өнөр үү? Цэцэг амар өнөртэй. Би ванил хэлсэн тий. Энэ ванил. За болт авч болно. За юу болчихвол гэмээр л юм байна. Юу вэ? Коконат гэсэн юм шүү дээ. За ингээд нэг 3-ыг талаа баяр хүргэе. Яхаа бас гуртайгаа хөр. Хөгжөөн тоглоом амар хэцээсэн. Яа тэгэл нөө үнэрлэх мэдрэмж чинь хүний угаасаа 5 мэдрэхүйний нэг нь штэ. Тийм болохоор яг нөгөө нэг бүх юмыг одоо ингээд адилхан үнэртэй юмнууд ингээ үнэрлэх байсан болохоор тэгээ яг ингээ араас нь үнэрлэжсэн болохоор яг ялтчихгүй ингээ холон бадан болоод энэ ч коконот шилээ энэ ч манго илүү гэдэг амар толгой ирсэн. За амжилт. За баярлалаа. Энэ манго юм уу? Яг үлээсэн үү би? Энэ манго юм. Гэвч коконот юм болоо. Энэ бөөрөлцгөн байна. За. Распбери байсан байна. Тэгэхээр эхнийх нь цэцэг болж таарсан. Эцэг коконот юм шүү. Энэ олив байна. За. Энэ зүгийн балай. Энэ нэг цэцэг баха. За болт авч болно. Тэр чи нийт миний арснаар бол 5-ыг таалаа. Хөгжөөн тоглоом болж өстой сонирхолтой байсан. Тэгээд нөгөө багийнхаа гишүүдийг ингээд тоглож байхад нь харахтаа болохоор ингээд амар амарх юм шиг чадчих байгаа юм шиг төсөөлөд исэн бижиж яг өөрөө очиод зогссон чинь ингээд нүдээ боогоод үнэрлэх бүр шал өөр байсан. Тэгээ ингээд тайлчаа дараа нь үнэрлэх бас дахиад шал өөр тайлчингууд бүгдийг нь ялгаад байгаа мөртлөө зүвчээд үнэрлэхээр эргэлзээл яг ингээд бүгд ижлэх үнэртэй толгой амир иргэдэм байлээ харагдаж байгаа шиг өстой биш байсан. Тэгтээ айгүй гой сонирхолтой. Навч гэж илж болох юм уу? Юу болноо бол. Навч гашиг. Пүү. Юу энэ ямар онцгой үнэртэй юм бэ? Би бүр үгүй энэ нэр онцгой юм. Би яг үгүй л. Цэцэг. За цэцэг шүү заа юу. Миний толгойд юу ч орж ирэхгүй. Айн коконот. Нэг манго ич. Ядаж манго ич гэсэн. Үнэрлээд байгаа юм. Гэтэ яг альны нэрийг хэлж мэдэхгүй байгаа даа. Айгуул гоё юм ямартай. Нэрийг хэлж чадахгүй. Тэр чинь хугацаа авч байна. Юу ч таагүй байна бүр яа. За. Би боож өглөө. За болт авч байна. Бүгд ямартай ч гоё байлаа. Йоо, навч маань энэ байсан биш. За ингээд евро шиг нийт 8 төрөл байгаа. Чи ингээд амжилттайгаар нэр төрийн нэгийг таасан. Баяр хүргэе. Ганцхныг таавал яах вэ? Би яриачтэй л гэж бодсон гэрэг. За тэр буйнагийн тэр нөгөө үнэрлдэг хэсэг л бүр уусаа нөгөө сууж хатал би яг энэ чинээс бүр
нэгийг ч барыг чадахгүй хаа гэлсэн нэг таасан. Тэр л амар хөвчлөлтэй байлаа. За тоглоом маань ямар байсан бэ? Нилээн буйнагийн хувьд Гоё байлаа. аха сая нүдэн анаад үнэрлэх, нүдэн нэгэд үнэрлэх хоёр шал өөр юм гээд тэгсэн. Яг анхаар ингээд бүх орц найрлага нь ингээд та нарын миний ажигласнаар бол за энэ дотор навч байна, гав байна, буудаа байна гэд нилээсээ дэлгэрүүлж хэлжсэн тий. За тэгэхээр 2 5 6 оноо авсан мөнхчөнгөө болор хоёртоо гарын төлөв өгөх байгаа. Ийм байна. Баяр Баярлаа. За баяр үргэлж. Баярлаа. За хотод буцаад бэлтгэлдээ орохт чинь амжилт хүсье. За баярлаа. Ерөнхий ивент тэтгэгч Францын номер 1 гоо сайхны бүтээгдэхүүн Евроши. За хотод маань ер нь тоглоомонд хэр яндаатай вэ? Хэр дэшгүй Дайчгүй гэж бодсон. Аха. За тоглоом маань болохоор бүтээгдэхүүн үү эсвэл шийтгэл үү гэдэг нэртэй байгаа. 0-ын цаасан дээр ингээд ерөнхий ингээд тавьчаад за тэгээд татаад яг юу уунах аль хүртэл 0-ын цаас чи урагдах вэ те тэр хүртэл таан дээр юу таарах нь та нарах гэсэн үг. За тэгээд тогтоодтай амжилт хүсье. Фэйсбүүкээр тэр бичлэгийг ингээ харж байхад хүмүүс ингээ айгүй хурдан 0-ын цан орооцсон байхгүй юу? Тэгээ яанаг ерөөсөө урдан туршиж үзэж байгаагүй яана энэ ч одоо унгаачихсан биш үсттэй яана тэр чинжүү минжүү дээр нь таарах вэ гэж амар юу бодсон. Тэгээд тэгсэн чинь айгүй ер нь ингээ төвлөрөөж ер нь мэдрэмжээр явчихвал айгүй хурдан. За 30 секундын хугацаа олгож байгаа. Тэгээд цаг явлаа. Багийнхаа хүний дэмжиж өгөөрэй. Чимээгүй ч дэмжих шүү дээ. Баярлалаа. Хөвтрөх хэлбэ. Нэлийн төвлөрч байна. Өмнөөс нь баг амьсгалаа төвлөрсөн. Харин тий. Хөгжөөмд тоглоом жоохон. Тиймээс би нөгөө нэг уг нь нөгөө 30 секунд гэдгийг нь хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэг тэр усан дээр хамаг анхаарлаа өгөөд тэгээл нэг тиймэрхэн болчихсон. Уг нь 30 секундээ яг юу ажилласан бол ямар ч асуудалгүй лсэн л та. Тэгээл нэг тиймэрхэн болчихсон жоохон тийм байсан. Гэхдээ яг вэ юмны одоо нөгөө нэг юуг нь салхийг хаглаад гэдэг шиг. Тоглоом тоглож агаад шаартай бөмбөлгөн дээр яг ингээ 30 секунд дээр шаартай бөмбөлгөн дээр сканта бас аваад ирсэн. Тэгээ тэр нь ингээ дээр нэг нь ингээ зоогоод ингээ норсон бас ингээ тодорхой хэмжээний хөвчлөлтэй байлаа. За цаг явлаа. Та нар төвлөрж байгаа царай өгөөрэй. Тооцоолж хаана туулах өөрөө За ингээд манай ерөнхий ивент тэтгэгч Еврошигийн гарын бүтээгдэхүүний бэлгийн эзэн болж байна. Баярлалаа. Ялагч асан сэтгэл өндөр байна. 30 секунд. Тэгээд нүүр цэвэрлдэг юм гээл авсан. За цаг явлаа. Анхнаас аяга хурдтай явсан. Шаарн дээр их л мэтэр.
хөгжөөнд тоглоом амар хөгжилтэй байсан. Тэрийг өмнө нас тоглож исэн. Айгу хөөрхөн гарны одоо мэдрэмж шаардсан тоглоом. Тэгээд манай өгтөч айгу мундаг ахвалцтай юм лээ. Үе бар нойлын цаасан чичрээд байна шүү. Хөгжөөнд тоглоом амар сандраад ингээд чичрээд байсан. Тэгээд хугацаанд дуусчих уу гэд ингээд бас амар ингээд чичрээд бүр ингээд уснаас гарч уу гэл амар олон юм давхцаад байт юм лээ. Тэр жоохон хэцүү. За охтуудаа ялагч болсонд нь баяр хүргэе. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгч Еврошигийн бэлэг байгаа. За энд жишээ нь Мицэлэр ус байна. Нүүр будаг арилгагч байна. За ялагч болсон охтуудаа дахин баяр хүргэе. Тэгээд инх тогтохдоо манай хамтран ажиллагч байгууллага маань Козет брендийн чихрэг өгч байна. Бэлтгэлд нь амжилт хүсье. Баярлалаа. Арьсныхаа цангааг тайл. Чигшлээс илүүг таны арьсанд. Евроши. Одоо нөгөө нэг яг багаар хамтарч ажиллаж байгаа. Тэгээ би ч нөгөө нэг яг үнэлгээд ингээд багасаа ахвалаад ингээд одоо тэмцээн заглуулсан тэмцээгээ тагшаан явтаа дандаа нөгөө ганцаараа бүх юм байгаад сурцаа. Тэгэхээр бас багаар ажиллаж нэгтлээ одоо нэгтлийн давуу талтай юм чинь сурж байгаа хгүй энэ нэвтрүүлэгт орснороо. Тэгээ яг үзэл бодлоо хэр мааг өөр ертөнц ихсэн гэхгүй юу. Тэгээ би тэгээ өөр ертөнц их тэгээд яг октоотойгоо ингээд яг нэг ертөнц болж чаднаа гэж одоо бодож байгаа. Ер нь бол айгүй би бинийг сонсож байгаа. Тэгээ дээрээс нь намайг бас айгүй гоё сонсож байгаа дээр баярлж байгаа. Тэгээ яадулж байгаа нэг арай ихч гэдэг утгаар ч юм уу те хүлээж аваа дээрээс нь ингээд юм шин санаа хэлэхээр за тгий гэд айгүй гоё тийм дотноор хүлээж авч байгаа. Тэгээ Сока маань жоохон нөгөө яг биднээс арай өөр те одоо төвшний одоо санаж бодож байгаа ч юм уу те арай өөр шал өөрөөр сэтгэгээд байгаа болохоор бас нэг жоохон тэрэн дээр асуудал ч биш зүгээр жоохон зөрчилдөөн гарч байгаа. Би яг ямар үед амьлах юм? Би ямар үед унах юм? Би бүр энийг яаж мэдрэх юм? Тэг би яаж таныг амьлуулах юм? Энд та яаж амьлах юм? Яаж та дөрөв арай өөр байж чадах юм? Тэрийг чи би яаж болох юм? Нэг зохиол хэрэгтэй байна гэдэг. Тэр харин одоо яг тэрийг чинь гаргах гээд байгаа байхгүй юу? Одоо дөнгөж тэрийг чинь гаргах өмнөх урьдчилан явж ирсэн үг. Санал зөрчилж байгаа зүйл яг би нөгөө нэг Сокотогоо жоохон юу санал жоохон зөвлөдөггүй байсан. Гэтэ аль болох бас ингээ ойлгож байгаа. Сокогийн яг нөгөө хийдэг стайл өөрийнх нь тэр чинь хүн хүний өөрийн бүжиг тэгэлдэг процесс нь өөр учраас Соко болохоор эхлээд нөгөө өөрөө ингээд зохиол хэрэгтэй. Яг ингээд зохиолтой байж би юм хийдэг яг яах вэ гэдэгсэн. Бид нар болохоор эсэргээрээ яг ингээд эхлээд үнсэн араамаа босгочоо дараа нь одоо ингээд тэр дунд чи ингээд зохиол ингээд бүх юм ингээд бас ингээд багтаж байгаа. Гэтэ эхлээд ерөнхий хар зураг гаргачаад тэрэн дээр өшөө ингээд цэвэрлэгээд ингээд явчих гадсан. Тэр л нэг жоохон тийм байсан. Старал ер нь бол айгүй. Гэтэл яг байгаа дараагийн хугацаанд бол илүү нарийн талчилсан юм даа. Одоо нөгөө ерөнхий зураг хараад. Тэрний өмнө тэгээд дахиад тэгээд окей одоо бүр ингээд нөгөө нэг аюу гоё байгаад байгаа байхгүй харин тий. Тийм ээ үгүй юу. Бид нар буруу үзчихнэ. Жохоо буруу гэхгүй. Бас л адилхан мэдрэмж авч байгаа шүү дээ. Тэгээд юу гэх одоо энэ хэд маа нөгөө балет, contemporary те ингээд бас одоо хөгжим бүжиг ч юм уу Swiss тодорхой хэмжээгээр ингээд сурсан байгаа. Миний хувьд гэвэл би яг нөгөө belly dance ингээд бүр багасаа хөөгөөд одоо юм Монгол бол ингээд гадаадын багш нараас айгүйх нөө сургуульд авдаг. Яг юм сургуульд бол ингээд яг юм сурааг байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө нэг энэ хэдээсээ бас дээд сургуульд одоо тий надаас илүү ингээд дээд сургууль сурсан болохоор авах юм байгаа хэрэг ер нь бол энэ хэдийнхээ одоо ингээд санаа бодлыг илүү дэмжиж явж байгаа. Гэхдээ яг хөө зохицоо явж байгаа. Хамтран ажиллагч сэтгэл сэргэн мамт классик кола. Яг энэ дээр шууд контакт системнүүд их юм уу уусч юм Шууд контактын дээр шууд ингэж шалгуу. За эндээс яаж контактлах уу? Тэгвэл жаа ийшээ орох уу? За юу зүг хөдлөөд үзэх үү? Тэгээ ингэж орох. За би тэгвэл ийшээ гар. Хөлөө би ингээд тэгтээ зүгээр цээжээс болоод намайг зүгээр автаа. Би нуруунд дээр чанаа. гэрлэг өрөхгүй. Тэхүү.
Сайн шиг дахиад ороод ингээ өргөж зүгээр ингээ дэш яац. Чи бүгдний зөөлөө. чи тэгвэл баярын эндээс нь тэлэхээр за би цээж наваад жаа хүлээн авч. За аль хэлээ. Бүжиндээ нэг юм техник оруулж байгаа байхгүй. Гэтэл нөгөө охиныгоо бас жоохон даахгүй байсан өргөж байгаа охиноо. Гэхдээ бид нэр тэр техникээ хийн гэж бодож байгаа. Тэр даахгүй процесс нь жоохон инээдтэйсэн. Нэг хөлөө. За. Бич цээш нэг хөлөө өрөх юм. Яг ингэхэд шинэ. Та. Баруун шиг шавах. За ингээ За. шавхаа За. За. Цараа иш явчих. Бүжиндээ Вэж чи бэж зэрэг биш. Танаа дараас. Тэгээд татагчаар ч уртлаасаа холцчихгүй. За бүжгийн бэлтгэл маань 70-80% тайгаа орсон байна. Одоо тэгээд бүжгүүдээ өшөө жоохон ингээд дэлгэрүүлээд өшөө ингээд хүнд ойлгомжтой талаас нь ингээд ярилцаад явж байгаа. Тэнгүүд нь би Цаг нь гэхдээ хамгийн артлынхаа хүнийг ингээд сэнгэлж байвал яг уу тэнгууд уртлын эд нь хамт хөдлөө. Тийм. Адилхан хөдлөө ингэж яг нацны явал гэж. Бэж болчихлоо. Тэгээд одоо цагтаага бөөндөө. Зүйл яг ингэж нэг ингэж орж ирсэн аа ингэж таг гэж цээжээрээ гарах уу? Эргүүлж жоо. Тийм. Түн хайнаас эхлээд үзтээ. Тийш эргүүлээ би энэ рүү Чи нөгөө тийш эргүүлээд үзтээ. Тийш эргүүлээ би юм шиг. би хийх юм уу хийхгүй мүү гэж авсан. Өгд ичх юм. Чи хийж хийхгүй. Түлхүүрсэж байгаа. Маягаар. Энэ зэрэг явж байгаа юм. Бид нар өнөөдрийнхөө бэлтгэлээр ер нь бол бүжгийнхаа аяыг олоо дээрэс нь яг үнцэн арамыг нь зоож дуусгасан. Тэгээ одоо энэ дээрээ өшөө жоохон чимэг юмнуудаа нэмээд хөдөлгөөнүүдээ өөрөөсөө хийгээд санаагаа өшөө гоё баяжуулаад тэгээ нэг бүтээл болоход ойрхон байна даа гэл. Зогсоод ингээд иргэнэ гэсэн үү? Чи тийм нүрэ бодож. За тийм нэг ингээд зогсож мохсчоод нэг ингэж зогсчоод нэг ингэж нэг юм саарж мохсноо ингээд тэгсэн те. Тэгвэл тэрийг л хэлээ та. За. Хаана? Сүлээ гарандаа Тийш. Жисүүгийн ингэ цэцэг гаргахаар ирлээ цаг гаргасан. Би өөрөө ингэж яг хийх гэхээр ингээ хажуунаас ингээд байгаа болохоор яг тэд нартай ингээ боломж олгоод ер нь бол буйнаг гайгүй хийчих байх гэж бодож байна. Тий. Гэтэ яг нөгөө буйнагийн хийж байгаа юмн дээр нь хажуунаас нь энийг тэгчүүл зүгээр юм байна, гарын тэгчүүл зүгээр юм байна гэж зөвлөж байгаа би. Чартчих гэсэн энэ дэр гарч байна. Эндээс юм шиг байна. Ерөөсөө ч задгаас сэтгэж байхгүй мэй. Яг нэг угаасаа л 5 өөр хүн нийлсэн байгаа учраас санал бодол зөрчилдөх юмнууд бол гарсан л та. Тэгтээ тэрийг нэг тийм хүн дээр хүлээж аваагүй ерөөсөө. Би бинийхээ саналыг бол таалагдчихвэл таалагдчих, таалагдахгүй бол таалагдахгүй юм урд шийдэл явуулсан. Тэнгүүд надад за би л чадахгүй бай. Амар хаалгаар сарж гарч мараад тий. Бидэд нөгөө дээлтэй гарах гээд ингээд хөвтөж байгаа тойроод татдаг хөдөлгөөнд туршиж өгсөн. Тэр бүр ёо. Яг нэг юм бөөрг хийдэг чи бөөргөөс ингэж татагдаж орж ирэх хэрэгтэй гэсэн чи бид нэг юм болж болсон. Яг бүрэг киноны хэрэгэл хийсэн. Үнэ. Тэгээд яах юм бэ?
За яг удаа хөдлөе босооч. За яах вэ? Манайгаа яах вэ? Бид нэр буйнагийн хөдөлгөөнүүдээс нэлээд сурлаа. За тэгээд бэлтгэлийн төгсгөл хайв руу бас мөгчөнгөөгт бит хоёрын хөдөлгөөнүүдээс бас хамтарч орж ирлээ. Гэх мэтчлэн ерөнхийдөө бүгдээрээ санаа бодлоо хэлэх гэж оролдож байгаа ч гэсэндээ яг одоохондоо бол яг цол болоогүй байна. Contemporary гэх ер нь илүүдлэх үү гэдгээд байгаа байхгүй. Тэгээ би болохоор яг буйнагийн стилээр бүжиглмээр байгаа болохоор буйнаагтай ингээд илүү чи чадчихна гоё наадах ч наа энийг чинь хийгээд ингээд би ерөнхийдөө хамтарч ажиллаж чадчих байгаа. Тийм поз би болохоор ингээ поз нэхэд байдаг. Манай хэд болохоор нэг тогтхон жоохон хэцүү байнгут би зүгээр тушаад үзээ гэх нэг тиймэрхүү. Чи хэцүү байж тээ ингээд хамаагүй хийгээд үзье гэл. Тиймэрхүү юмнууд болсон да. Ивент итгэгч Хупа. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт B&G. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Иши. Тас дарара бум тас ги бум бум. Одоо эндээсээ шулуунаар оруулаад бум бум бум. Тэгээд урагшин оруулаад бум тавиад аваад авлаа. Энийг эргээд бум оруулаад бум 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 тас. Би бум бум тас. Ха 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 тас бум тас ги ха 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 ай наалахгүй. Сүүлд нь нэг хөөрхөн за тэгвэл хэдүүлээ нэг иймэрхүү байлгаж үзье гэд нэг хальт дэглэлт гаргаж үзлээ. Тэр манаас айгүй хөөрхөн байна. Зэрэг хийсэн чинь бид нэрийг нөгөө нэг баг гэдгээ мэдэрж байна. Тэ. За ямартай ч бас нэг 10 бослоо тий. Ямар ч нэг жоо нэг юм гомдан гонослоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Ив Роше, Derma Botanical Beauty. Яг үнэндээ одоо айж. За баяр үргээ. Балет талхны нохтод талхан бүжиглэхийг хүсдэг тийм. Тэгээд бас мэдээж олон орны соёлоос суралцах өөрийнхөө улс орны соёлыг суралцчихлаа. Дараагийн бүжгийн сэдвийг заасгаж байна.